Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ суваг та бүхэнд онцлог зочныхаа ярилцлагыг хүргэж байна. Бид үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн жигүүрт байрлаж байгаа COP17 зохион байгуулагдах яг энэ талбайгаас тухайн арга хэмжээ зохион байгуулах үндэсний хороонд арга байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтөөс сандаг очиртой ярилцж байна. Үндэсний комиссийн одоо энэ бэлтгэл ажил маань хэдэн хувьтай явж байна? Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байлаа. За, телевиз үзэгчдээ өдрийн мэнд хүргье. Ингээд 8 сарын 17-ноос 28-ны өдрүүдэд болох Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөө тэмцэх талуудын 17 дугаар баг хурал маань Монгол улс Улаанбаатар хотод зохион байгуулахад одоо үндсэндээ бэлтгэл ажил хангагдаж дуусч байна. За, өнөөдрийн байдлаар бэлтгэл ажлын явц нэг 90 орчим хувьтай байна. За, ингээд ер нь бол томоохон барилга байгууламж дэд үстэй ажлууд үндсэндээ дууссан гэж хэлж болно. За, жижиг сажиг тогтчлтын болоод за мөн туршилтын, тохируулгын ажлууд энэ өдрүүдэд хийгдэж байна. За тэгээ эх 7 хоногт бид нар бол үндсэндээ энэ барилга байгууламж хурал болох талбайгаа нэгдсэн үндэсний байгууллагад хүлээлгэж өгнө албан ёсоор. Ингээд албан ёсоор хүлээлгэж өгсөний дараа энэ талбай бол нүүбийн мэдлийн газар болно. Тэгэхээр хэн дуртай ингэж орж ирэхгүй бүгд одоо харуул хамгаалттай болно. Бүгд одоо шалгуулж орж ирнэ. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын эрх мэдлийн газраа гэсэн. Тийм учраас ер нь бол одоо бэлтгэл ажил маань энэ өдрүүдэд бол одоо хангагдаад үндсэндээ дуусч байна. За энэ өдрүүдэд бид нар бас энэ хамгаалтад харуул хамгаалтад авахаас нь өмнө ер нь бас одоо Монгол улсад суугаа элчин сайдын яамд за элчин төлөөлөгчнүүд, консулууд, нарийн бичгийн дарга нар, гадаад хэргийн яамны төрийн албаагч нар, за мөн хэвлэл мэдээлэл сэтгүүлч нарт, за мөн одоо төрийн байгууллагуудын албан хаагч нарт одоо бас COP-ийн бэлтгэл ажлын явцыг газар дээр нь ер нь ямар байна, юу хийгдсэн байна уу, бэлтгэл ажил хэрхэн хангагдав гэдэг талаар мэдээлүүдийг өгөх уулзалт, танилцуулах уулзалтууд энэ одоо өдрүүдэд явагдаж байна. За мөн энэ өдрүүдэд 15 сургалтууд явагдаж байна. За тухайлбал юу юм бэ? За одоо хэлцээр хийгч нарын сургалт өчигдөр, уржигдөр 2 одоо өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хэлцээрийн үеэр хэлцээрчид одоо улс орнуудын талуудын хэлцээр яаж хийдгийг, за одоо зөрчилдөөнтэй байр суурийн зөрчилдөөтэй асуудлууд үүсвэл яаж түүнийг зохион байгуулах уу, уян хатан байдлаар асуудал хандах уу. За одоо байр сууриа зөрүүтэй асуудлууд их гардаг юм байна шүү дээ COP-ийн үеэр. Одоо гарах шийдвэр дээр. Тийм учраас энэ бол одоо зөвхөн нэг талын давмгаалсан гэдэг юм уу ийм асуудал биш. Бүх талуудын оролцогч талуудын эрх тэгш байдал, за бүгд хүлээн зөвшөөрсөн талуудын шийдвэр энэ баг хурлуудаас гардаг. Тийм учраас хэлцээрийг хэрхэн яаж хийдэг тал дээр одоо олон улсын байгууллагаас ирсэн одоо мэрэгжлийн одоо багш нар гэж манай хэлцээрч нарт одоо сургалт хийлээ. За мөн одоо хэвлэл мэдээллийн ажилтнуудад хэрхэн яаж ажиллах вэ? Энэ чиглэлээр сургалт хийгдлээ. За мөн энэ одоо өдрүүдэд аюулгүй байдлыг хэрхэн яаж ажиллах вэ? Манай цэрэг цагдаа, за мөн одоо онцгой байдлын алав, за эрүүл мэндийн одоо яамнахын холбогдох одоо эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ хэрэгцээ шаардлага гарвал яаж үзүүлэх үү? За одоо энэ үеэр одоо тог тасрал яах вэ? Үер усны асуудал үүсвэл яах вэ гэж шуурхай багийн удирдлагыг одоо бүтэц бүртгэгүйнийг баталж сургалтанд хамруулах бэлтгэл ажил хангаж байна. COP-ийн үеэр сайн дурын ажилтнууд ажилладаг. За одоо насан турш 500, за одоо өсвөр насны 100 гаруй хүүхдүүд одоо сайн дурын ажилтнаар ажиллана. За тэд нар маань бүгд одоо гадаад хэлний мэдлэгтэй. За тэгээд ямар чиглэлээр хүнд ямар хэрэгцээ байгааг тэр чиглийн бүх асуудлуудыг чиглүүлдэг, бүртгэлийг хийдэг ийм байдлаар сайн дурын ажилтан гэдэг бол өөрөө ямар нэг цалин урамшуулал авдаггүй. За одоо ийм байдлаар ажилладаг. Ийм одоо зөвхөн Монголд биш олон улсын баг хурлуудад сайн дурын ажилтан идэвхтнүүд ажилладаг. Энэ одоо сайн дурын идэвхтнүүдэд зориулсан сургалтууд энэ үеийг хийгдэж байна. За мөн гадаадын өндөр хэмжээний туршлагыг одоо хүлээн авахд одоо жишээ нь одоо хөшгөө өнгийн их худлын онгоцон дээр VIP-гаар одоо хүлээж авна. За тэнд одоо унаа машин хэрэгтэй. За мөн одоо Монголын талын чиглүүлэгч байх хэвээр төрийн албан агч нарыг бас одоо засгийн газрын тогтоол гарч одоо ажлаас нь чөлөөж энэ одоо COP-ийн үеэр ажиллах төрийн албан агчдад одоо бас чиглэл өгж ажиллуулж байна. За мөн одоо тэнд ажиллах одоо жолооч нарын сургалт бүртгэлийг хийгээд тэдэнд одоо холбогдох сургалтуудыг хийж гэнэ гэдэг. Гэх мэтлэн ингээд за цэвэрлэгээ үйлчилгээнээс ахуулаад хоол ундны одоо асуудал, зочид буудлын гэдэг бүх чиглийн одоо сургалтууд энэ өдрүүдэд хийгдэж байна. За мөн одоо туршилт тохируулгын ажлууд хийж байна. Энэ бүх талбай дээр одоо 400 гаруй одоо камер тавигдсан байгаа. Тэрийг одоо бүх одоо шуурхай удирдлагын баг хянаж байгаа аюулгүй байдал. За энэ олон улсын өндөр түвшний одоо улсуудын аюулгүй байдал, хурлын үйл ажиллагааг хэвэн явуулах чиглэлээр одоо бүх бэлтгэл ажлыг хангах одоо холбогдох ажлын
туршилтын тохируулгын ажлуудад яг хийгдэж явж байна. За оролцогчдын тухай ярья. 196 улс нэмэх нь Европын холбоо гэж явд юм байна. За энэ 196 улсаас одоо юу гэдгийг зөвхөн сайд нар ч юм уу албаны хүмүүс ирэхээс илүү малчид ирэх гэж байгаа юм байна. Фермерүүд ирэх юм байна. Байгаль орчны идэвхтнүүд ирэх юм байна. Төрийн байгууллагын, төрийн бус байгууллагын ингээд за нийт ирэх зочдын тоо эцлэгдсэн бол хэд байна? За манай энэ бидний энэ ард харагдаад байгаа хурлуудад хаана ямар гол хурлууд болох вэ та мэдээлэл өгвөл. За оролцогчдын бүртгэлүүд хийгдэж байна. Эцлээгүй байна. Бас үлдэж байгаа хугацаанд ч гэсэн бүртгэлээ хийлгээд оролцох боломжтой байгаа. Зарим улсуудад ч гэсэн бүртгэлээ хийлгээд дуусаагүй байна. Өнөөдрийн байдлаар яг энэ цаг үед бол 6200 оролцогч нар албан ёсоор UNCCD буюу Эхлэн үндэсний байгууллагын конвенцийн нарийн бичгийн дарга Индиго системээр 6200 хүн албан ёсоор оролцсноо гэсэн энэ цэнхэр бүсэд шүү дээ. За тухайлбал одоо Солонгос улсын ерөнхийлөгч асан Мунжингийн ч юм уу те. За мөн Коста-Рикагийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн тэгээд ингээд улсуудын 3-4 оролцоо илэрхийлсэн байна. За сайдын төвшний 60 гаруй төвшний оролцогч нар оролцохоор бүртгүүлээ хийсэн байна. Дэд сайдын төвшний 30 гаруй хүн бүртгүүлээ хийсэн байна. За мөн одоо нэгдсэн үндэсний байгууллагын орлогч дарга бас ирнэ. За мөн олон улсын банк санхүүгийн байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа 5 хүн ихээр бүртгүүлсэн байна. За тэгээд хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтнууд, ажиглагч нар, нүүбийн ажилтнууд гэдэг ингээд үндсэндээ одоо 6200 гаруй хүн албан ёсоор бүртгэлээд байна. За энэ бол одоо ингээд үндсэндээ 12 барилга байгууламж байна. За энэ 12 барилга байгууламжийг за Францын GL гэдэг компани барьж байгуулсан. Түрээсээр барьж байгуулж байгаа гэдгийг хэлэх нь зөв. Баг хурал дууслаа энэ барилга байгууламжууд буунаа гэсэн. За энэ бидний зогсож байгаа цемтэлсэн талбай үлдээд тэгээ байшнууд нь явна. Хүмүүсийн бас нэг шүүмжлээд байгаа мó хардаад байгаа асуултыг яг энэ үед асууч л та. Зохион байгуулалтын ажиллагаа. Энэ нөгөө Асен Вилла шиг ингээ араас нь хауснууд бариад өөр хүмүүс энэ үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ бидний усны ундраган дээр амьдраа явчихна гэсэн хардлага байгаа шүү дээ. Тийм байхгүй. Энэ бол цэцэрлэгт хүрээлэнгийн талбай. Цаашдаа энэ бол одоо Улаанбаатар хот цэцэрлэгт хүрээлэнгийн одоо газрын мэдэлд үлдэнэ. За энэ барилга байгууламж буугаад явлаа. Энэ талбай дээр 40 гаруй га газар байгаа. Энэ талбай бол одоо иж өрн 500-аас 600 машины зогсоолтой. За интернет бүрэн холбогдсон. За цэвэр бохор усанд бүрэн холбогдсон. За эрчим хүчинд бүрэн холбогдсон. Бүхэлдэн нэг аймгийн хэмжээний одоо хангах эрчим хүчний их усрыг бид нэр хангаж ямар нэг эрчим хүчний одоо асуудал гарахгүй байх нөөц асуудлыг одоо бид шийдсэн байгаа. Тийм учраас энэ талбай дэд үстэй талбай бол Монгол улсын талд үлдэн. Дараа нь бол Улаанбаатар ямар байдлаар ашиглаж болно. Энэ талбай нь тухайлбал одоо энэ бүх одоо спортын сагсан бөмбөг, за теннис, хөлбөмбөгийн талбай урт болгож ашиглах ийм болцоонд. За мөн олон улсын хурд уулзалт зохион байгуулж болно. Үзэсгэлэн худалдаанууд болж болно. Хавар намрын ногоо өдрүүд гээд болдог шүү дээ Улаанбаатар. Талбай дээр л бид нар хийгээд идэв. Тэгвэл одоо энд одоо тийм олон нийтийн одоо ажил арга хэмжээ хийх бүрэн болцоотой дэд үтсэд холбогдсон нэг одоо ээлжиндээ 82 одоо байр байл 160 хүнийг зэрэг хүлээн авах ариун цэврийн байгууллага стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж байна. За Монгол улсын талын одоо 2 цомцог гэр байна. Энэ хоёр маань бол одоо үлдэн. Энд бол нэг 400-аас 500 хүний арга хэмжээ хийх бүрэн болцоотой ийм одоо байр байгууламж үлдэн. Нэгдсэн үндэсний байгууллагын энэ COP17-гийн өөрийнх нь пэйж рүү н ороод мэдээлэл авахаар Монгол улсын нийт газар нутгийн дэвсгэрийн 77% зөвлөлттэй гэсэн мэдээлэл дэлхийн нийтийн анхаарлыг татж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ COP өөрөө дотроо 3-4 янзын одоо баг хурлууд, талуудын баг хурлууд байна. 3 янз. Зөвлөлттэй тэмцэх баг хурлынх нь энэ жилийн сэдв нь юу байх юм? Тийм үү? Ач холбогдол нь юу юм бэ? Ирэх 2 жил Монгол улс энэ конвенцийг удирдан даргалагч орны явд. Энэ нэг давуу тал. Хурлыг удирдах ахалж одоо ерөнхийлөгчөөр ажиллана гэдэг бол манай улсын давуу талаа. Энэ өнөөдрийн COP хурлаас 12 өдрийн хурлаараас гарах шийдвэрийг цаашдаа амлалтуудыг хэрэгжүүлэхэд за эндээс одоо цугларсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийг аль улсад аль одоо асуудлыг шийдэхэд хуваарлах уу гэдэг тал дээр бол давуу тал. Өнгөрсөн 7 хоногт 5 жил тутамд нэг удаа гардаг цөлжилтийн төлөв байдлын судалгаа атлас гарлаа. Одоо мэрэгжлийн байгууллага одоо эрдэмтдийн хүрээлэнгээс гаргасан цагуур орчны шинжилгээний эрдэмтдийн хүрээлэнгээс гаргасан хамтарсан багийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар
сая хийсэн судалгаагаар энэ 76.7% маань 81 болсон байна. Тийм учраас Монгол улсын газар нутгийн нийт газар нутгийн 81% нь ямар нэг байдлаар одоо цөлжилтөд нэрвэгдэж эхэлсэн байна шүү гэдэг ийм одоо судалгаа гаргаж байна. Тэгэхээр энэ судалгааны дүн бол биднэрт цаашдаа Монгол улсын төр засаг энэ одоо уур амьсгалын өөрчлөлт, газрын дороотол, цөлжилтийг бууруулахад одоо бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол цаг хугацаа ийм болцсон байна шүү. Цөлжилт гэдэг бол газрын дороотол гэдэг бол манайх шиг эдийн засгийн хувьд уул уурхай түшгэлсэн хөдөө аж ахуй, мал аж ахуй түшгэлсэн улс орны хувьд бол хамгийн одоо нөлөөлж байгаа асуудлууд бол энэ шүү дээ. Тийм учраас бид нар бодлогын түвшиндээ цаашдаа эдийн засгаа солонгоруулах, хөдөө аж ахуйд сулгуурсан эдийн засгаа цаашдаа бас одоо бэлчээрийн мал аж ахуйгаа одоо суурин одоо гэдэг юм уу нэг малаас гарах ашиг шимийн үр шимийг өсөхгүй одоо сайжруулахгүй бол тооны хойноос хөөцөлдөд байвал энэ одоо аяанда газар чинь газрын бэлчээр, газрын одоо дац хэтэрсэн энээс болж газрын одоо талхагдал бий болж байна, ургамлын одоо бүрхөвч одоо муудж байна, тэнд одоо ус гол горих ширэгж байна. Энээс үүдэлтэйгээр сөрөг нөлөөлнө. Тэнд одоо эдийн засгийн хувьд ард иргэдийн, орон нутгийн ард иргэдийн амь амжиргаанд нөлөөлж байна. Ингэснээр эргээд төвдрөл бий болж байна. Төвдрөлийг дагаад ахаад тэнд төвдрөл бий болж байгаа нь ахаад газрын дороотлоо бий болгож байна. Ингээд ерөөсөө том утгаар нь харуул энэ асуудлыг бодлогын төвшөнд авч хэлэлцэж бид нар ногоон шилжилт, эрчим хүчний шилжилтийг яаж хийх вэ? Эдийн засгаа яаж содормуулах вэ? Байнга одоо ийм уул уурхай тулгуурсан эдийн засгтай байх юм уу? Тэгвэл одоо уул уурхай чи өөрөө уул уурхайны чи ихэнх хувьнаас одоо хариуцлагагүй уул уурхайнууд бас их байна. Хариуцлагатай уул уурхай байгаа. Гэхдээ хариуцлагагүй уул уурхайнаас үүдэлтэй газар дороотсон байна, хаягдсан байна, одоо гээгдсэн байна. Тийм учраас хариуцлагагүй компаниуд газрын нөхөн сэргээлтийг хийхгүй байна. Тэнд нөхөн сэргээлт хийхгүй байна гэдэг бол газар дороотж байгаа. Тэнд уул ус бохирдож байна, ургамал амьтан цөөрж байна, тэнд хүн амьтан амьдрахын эцэг болж байна. Эргээд төв суурин газрын төвдрөл бий болж байна. Тэнд хөрс ургамал муу болж байна. Тэнд одоо хөрс ургамал муу гэдэг бол тэнд бол одоо үр тариа урахгүй байна. Орон нутаг сэргэж байна, газар нь сэргэж байна. Устай байсан газар усгүй болж байна. Ургамалтай байсан одоо ургамлын тоо цөөрж байна. Ан амьтан амьдардаг байсан бол ан амьтан цөөрж байна. Ингээд тухайн нутаг орны экосистем алдагдж байна гэсэн. Тэгэхээр тийм учраас цаашдаа энэ бол дохио сануулга өгөөд байгаа учраас Монгол улсын төр засаг энэ чинь зөвхөн энэ 12 оногийн өдөр Монгол улсын цөлжтэй асуудлыг ярихгүй. Дэлхийн одоо тулгамдсан олон асуудлууд байгаа. Тэрний хүрээнд уур амьсгал, тэр дотроо цөлжилтийн асуудлыг ярья. Энэ дээр манлал гаргая, санаачлаг гаргая. Монгол улс энэ дээр тал хэрийн төлөвлөгөө гэж төлөвлөгөө дэвшүүлж байгаа. Төлөвлөгөөнийхөө хүрээнд 3 санаачлагыг дэвшүүлж байна манай улсын хувьд. Энэ жилийн хурлаар. Энэ жилийн хурлаар бид нар Монгол улсаас дэвшүүлэх 3 санаачлага юу вэ гэхээр нэгт бэлчээрийн тэргүүлэх санаачлага. Бэлчээр гэдэг бол зөвхөн малын өвс тэжээлийн асуудал биш шүү дээ. Энэ бол хөрсөн дээр газар дээр одоо ургамал за хүнсний бүтээгдэхүүн жимсгэн ургадаг, тарьдаг, тэндээс хүнсний бүтээгдэхүүнээ хангадаг, за гурил удаага хангадаг. За тэгэхээр одоо бэлчээрийн асуудал цөөрөөд ирэхээр талхагдаад ирэхээр одоо малын үржил шим өөрөө одоо буурж байна, үр өгөөж, үр ашиг буурж байна гэдэг ингээ олон одоо сөрөг үзэгдлүүдийг бий болгож байна. Хоёрт усбаа газрын менежментийн асуудал байна. Гуравт одоо байгаль суурилсан шийдэл өгөх дэд үтсийн асуудал гэсэн ийм 3 санаачлагууд манай КОП-тер Монгол улсын засгийн газраас одоо санал болгож байгаа тэргүүлэх санаачлага. Хурал даргалагч орны санаачлагууд шууд бодит үр дүн болох руу ингээд дэмжлэгтэйгээр явдаг юм уу? Эсвэл дахиад улс орон болгон өөрийнхөө санаачлагыг дэвшүүлээд маргалдах зарчмаар хинийх нь санаачлага илүү вэ гэдэг дээр олонхороо шийдвэр гаргадаг юм уу? Ер нь зарчмын та хэлж өгөөч. Хэлэлцээр гэдэг бол талуудын ойлголцол, зөвшөлтсөл гэсэн. Тийм учраас ойлголцож байгаа зөвшөлтсөн гэдэг бол бие биенийхээ санаачлагыг дэмжинэ гэсэн. Жишээ нь Африкийн 30 гаруй улс орнууд ирнэ. Африкийн 30 гаруй улс орнуудын өмнө тулгамдсан асуудал бол ган гачгийн асуудал гэдэг юм байна. КОП дээр КОП 16, КОП 15 дээр ган гачгийн асуудлууд одоо их өндөр аваад тухайн улс орнуудад гангийн асуудлаас үүдэлтэй за нөгөө үр тариа ургахгүй, ургац муутай болоод ингээд энэ хит халалтаас болоод цөлжилт бий болоод ингээд ургамал одоо усгүй болоод газрын дороотл бий болоод ингээд энэ Африкийн улс орнуудад тулгамдсан асуудал нь ган гачгийн асуудал. Гэтэл өнгөрсөн одоо хугацаанд бас энэ донор орнуудаас, түншлэгч улс орнуудаас ган гачийн чиглэлээр маш их одоо хөрөнгө оруулалт хийсэн.
Гэтэл үр дүн байхгүй байна гэдэг ийм асуудлуудыг бас ярьдаг юм байна донор. Гэх мэтлээ ингээд Африкийн улс орнууд манай КОП дээр ирээд ган гачийнхаа асуудлыг асуудал болгоно. За энэ асуудлыг бид нар яаж энэ КОП баг хурлаас гарах шийдвэрт тусгах уу? Энд яаж хөрөнгө оруулалтыг хуваарлах уу гэдэг асуудал бас хилцээрийн төвшөнд ярина. Улс орны асуудлуудыг хилцүүлэхээс гадна бидний өөрсдийн үндсэн зорилго амбиц бол бас өөрийнхөө улсын ямар төслүүдэд ямар санхүүжилт олж чадах вэ гэдэг. Яг тэгэхээр энэ бол хандивлагчдын ч юм уу шууд сангаас маа гэд бэлэн мөнгө өгдөг тийм хурал цуглаан бол биш. За тэгэхээр бид энэ жил ямар төслүүд дээр хэдийн хэмжээний санхүүжилт босгох ийм амбицтай байгаа. Санхүүжилтийн асуудлуудаар бас олон нийтийн зүгээс бас мэдхийг хүсэж байгаа. Буруу зураг ойлголтууд их яваад байна. Маш сайн асуулт байна. Энэн дээр бол хөрөнгө оруулалт гэж юу вэ? Зээл гэж юу вэ гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Одоо манай улсын зээлжих зэрэг бас би нэмэгтээрэнд шилцсэн учраас үнэгүй гэдэг юм уу одоо буцалтгүй одоо зээл тусламж гэж байхгүй болсон. Ямар нэг холимог систем байна. Тухайн улс тодорхой хувийг өөрөө гаргана. Хандивлагч улс орнууд конвенцийн газраас ийм одоо санхүүжилтийг олгодог. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бид бүхэнд бүртгэлтэй нийтдээ 292 төсөл хөтөлбөрүүдийн санал ирсэн. КОП. За бид нар одоо санхүүжилт олмоор байна, татмаар байна. Зөвхөн Монгол улс биш. Энэ юуны Монгол улс. Монгол улс. Манай одоо оролцогч нараас тийм яам, тамгын газар, орон нутаг, аймаг орон нутгаас төр төрийн бус байгууллагуудаас саналаа хариулсан. Тэрийг бид нэр ирэмбэлж байгаа. Төслөө танилцуулна, судалгаагаа танилцуулна. За ингээд оролцогч нарын анхааралд хандуулна. Ингээд нөгөө донор орнууд, түншлэгч талууд, хөрөнгө оруулагч нар энэ л их чухал төсөл байна гэд ингээд хооронд нь уулзуулах, түншлэл бий болгох, хамтрал бий болгох энэ ажлууд л энэ одоо олон уулзалтын танхимуудад л хийгдэх ёстой юм шүү дээ. Тийм учраас тэр 292 төсөл хөтөлбөрүүдийг ирэмблэн, ач холбогдлоор нь ирэмблэн, за тэндээс түншлэгч олдохгүй төсөл болгон одоо түншлэгчтэй болно гэж ойлгож болохгүй. Ийм үр дүн нь хурлын дараа болох. Манай улс. Үр ашиг нь тэгээ бас тэрний дараа тэр аудитлагдаад, хяналтын байгууллагатай мэлэн шүү дээ. Ингэжээж үр ашиг нь тоо хэмжээнд нарийн гарах байхад та жишээлбэл өнгөрсөн 7 хоногт мэдээлэл хийхдээ 250 тэрбумыг зараад 170-80 тэрбумыг олно гэдэг нэг юм цагуугийн тооцоо урьдчилсан байдлаар хийсэн шүү дээ. 170 тэрбум. Тэгэхээр тэр бол ямар тооцооллоо? Юунаас олох үр өгөөж ашиг юм? За нийт улсын төсөвдөр 3 жилийн хугацаанд 301 тэрбум төгрөг 3 жил тоогд 25, 26, 27. Ер нь 4 жилийн өмнө ирэх авсан шүү дээ. Ирэх авсан. Тэгээд энэ 301 тэрбумыг бид нар 250 гаруй тэрбум төгрөгөөр зохион болгож байгаа. Ирэх 27 оны төсөвдөр байсан 50 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж байгаа, хэмэлт болгож байгаа нэгт. За тэр хэвлэлийн урал дээр ярьсан манай ДЦD ярьсаар бол 800 гаруй тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалт гэдэг юм уу зээл тусламжууд ингээд орохоор байгаа. Одоо улс орнууд эхнээсээ амлагдсан байгаа. Европын одоо банк жишээ нь Монгол улсад 200 сая еврогийн тэр нь юунд зарцуулагдах вэ гэхээр одоо ойжуулалтын асуудал. За нөгөө талаар тархмал их үүсвэр буюу эрчим хүчний асуудал дээр энэ хөрөнгө оруулалтыг өгнө гэдэг амлалтсан байгаа. Энэ амлалтуудыг бид нар энэ чинь зээл шүү дээ. Нэн хөнгөлттэй баг хүүтэй зээл гэсэн үг. Энэ зээлийг Монгол улс авах юм авахгүй юм гэдэг их хурал дээр ярина шүү дээ бид нар. Нөгөө нэг өрийн тааз мат чинь байга хангаж байгаа юм уу гэдэг. Энэ амлалтуудыг бид нар цаашдаа шингээж чадах уу гэдэг асуудал бас байгаа. Тийм учраас зөвхөн ойжуулалтын чиглэлээр эрчим хүчний чиглэлээр энэ 200 сая евро эхний ээлжинд амлагдсан байна. Энэ 200 сая еврог Монгол мөнгөөр бодохоор нэг хэд вэ? 700-800 тэрбум төгрөг байгаа байхгүй юу? Гэх мэтлэгээ эхнээсээ улс орнод хөрөнгө оруулалтын амлалтуудаа өгсөн бай. Санхүүжилтийн өдрөд 24-нд болно. За өндөр дэд түвшний ерөнхийлөгчийн одоо нээлттэй тэр санхүүжилтийн өдөр бол яг улс орнууд за энэ конвенцийн газар чөлөөтийг бууруулахад манай улс тэдэн одоо тэрбум долларын тэдэн сая долларын хандив өгж байна гэдэг амлалтууд санхүүжилтийн өдөр бол амлалтуудаа өгдөг. За тэр амлалтуудаас ингээд энэ конвенцийн хүрээнд хэдэн тэрбум төгрөгийн одоо санхүүжилт босов. За тэрнээс одоо ирэх дараагийн КОП дуусны дараа даргалагч улс орны хувьд хэлж штэ Монгол улстай Африкийн улсуудад өөр бусад одоо асуудалтай тулгамдсан асуудалтай улс орнуудад яаж хуваарлах уу гэдэг асуудал байгаа байхгүй. Тэр дотроо манай дамсан амлалттай санхүүжилт одоо зээл тусламжийг бид нар их хурлаараа ярьж алийн шингээх үү, алийн хүлээж авах уу ахгүй юу, нөхцлүүд нь ямар байна гэдэг ийм асуудлууд байгаа. Тэрээс энэ бол мэдээж одоо Монгол улсад ерөнхийлөгчийн дэвшүүлсэн тэрбумууд үндэсний хөдөлгөөн энийг улам бүр дэлгэрүүлж баяжуулах ёстой. Тэгээ ойжуулалтын хүрээнд өгье гэж байгаа учраас бид нар нөгөө эрчим хүч, ногоон эрчим хүчний шилжилтийн тархмал их усруу буюу одоо энэ эрчим хүч яаж
нүүрснээс биш ногоон их усрээс нарнаас салхинаас авдаг байх. Энэ чиглэлээр манай засгийн газрын тэргуулах бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй юу? Хэрэгтэй. Тийм учраас энийг бид бүхэн бас авж л таарах байх. Гэх мэтлэн ингээд түншлэгч, хөрөнгө оруулагч газрууд, банкуд амлалт өгдөг. Энийг бид нар цаашдаа шингээх ёстой. За ер нь конвенцийн хэлэлцээр бол бас манай улсын хуулийн адил хүчин төгөлөөр хэрэгжих ёстой. Конвенцээс гарсан, багварласан шийдвэр. Тэгээд тэнийг улс орнууд биелүүлэх үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд гарсан одоо улс орнуудын амлалт шийдвэрийн хэрэгжилтэд бас дүгнэн штэ. COP16, COP15-аас гарсан шийдвэрийн хэрэгжилт ямар байна вэ? Улс орнууд амлсан амлалтаа биелүүлж чадж гэнэ үү юу? Жишээ нь одоо нийт газар нутгийн манайх ч бас амлалт авсан. 20.8% нь өнөөдөр тусгай хамгаалалттай газар нутаг байна. За цаашлаад одоо бид нар амлалт аваад нийт газар нутгийнхаа 30%-ийг тусгай хамгаалтанд авнаа гэдэг ингээд амлалт авчихсан. Нөгөө 2030 он хүртэл 30 гэдэг. 4 жилийн дараа 4 жилийн дараа бид нар энд хүрэх болцоо байна уу юу гэдэг асуудал байгаа. Биднэрт өнөөдөр одоо бид нар ахаа тусгай хамгаалалтаа газрын хэмжээг нэмэгдүүлэхээр ингээд 20.8%-ийг 30% хүргэнэ гэдэг бол 9% нэмэгдүүлнэ. 9% гэдэг бол үндсэндээ манай нийт нэг сая гаруй газар нутгийг тусгай хамгаалтанд авна гэсэн. Тэгэхээр бид улс орнуудын одоо амлсан амлалтууд газрын дороотлыг жишээ нь зарим улс орнууд тэглэн гэдээ амлалтсан байгаа. харин тэнцвэржүүл юм уу? Нэмж газар дороод болохгүй. Дороод тулсан хэмжээгээрээ нөхөн сэргээнч гэдэг юм уу? Тэгээд нэг баланс барихыг хэлээд байна гэж ойлгосон зөв үү? Энийг хийж чадахгүй амлалтандаа хүрч чадахгүй бол хүлээх хариуцлага гэж юу? Жишээлбэл татвар өндөрсөх ч юм уу? Гэдэг үү? За мэдээж амлалтандаа хүрэхгүй асуудал яах вэ гэдэг асуудлууд байна. Тэ? Амлалтандаа хүрэхийн тулд ажил хийх ёстой. Ажлын цаана дандаа төсөв санхүүжлийн асуудал байна. Энэ цөлжилт газрын дороотлын асуудлыг бууруулахад зөвхөн дан ганц төрийн байгууллага төсвийн мөнгөөр хийх боломжгүй. Тийм учраас энэ үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, за мөн одоо донор түншлэгч улс орнуудын одоо оролцоо дэмжлэгээр хийх ёстой асуудал байна. Тийм учраас энэ дээр мандаалал гаргаж явах ёстой, санаачлаг гаргах ёстой. Бид чадахгүй байна, хөрөхгүй байна, амлалтандаа хөрөхгүй байна гэж суух биш. Энэ өөрөө копиг зохион байгуулж байгаа нь өөрөө энэ амлалтанд хүрэхийн алхам ажил гэж үзэж байгаа. Тэгээ эндээс бид нар шийдвэр гаргана. За магадгүй зарим нэг хүмүүс одоо ийм өндөр үнэтэй, ийм одоо баахан хурал хийж байна. Хурлын үр дүн ямар байдгийг хурал хийснээрээ Монгол улс одоо хөгжих болоо одоо зөндөөл боллоо гэж ярьдаг. Энэ өөрөө энэ улс орнуудыг татж яах гэдэг бол энэ 12 онд бас нэгт Монгол улсыг том сурчлах боломж. Монгол гэдэг нүүдлийн соёл эрхлэлтэй мал аж ахуй эрхэлсэн энэ улс орны хувьд одоо газрын дороотор бэлчээрийн асуудал цөжилтдээрээ яаж манлайлал гаргаж байгаа юм. Яаж одоо санаачлаг гаргаж байгаа юм. Энэ дээр яаж идэх санаачлагтай ажиллаж байгаа гэдгийг илэрхийлж байгаа нэг хэмжээ. Нөгөө талаар энэ хүрээндээ бид нар цаашид үеийн засгийн газрын үйл ажиллагааны бодлого, улс орны бодлогын төвшний асуудлуудад уур амьсгалтай холбоотой, цөлжилттэй холбоотой асуудлуудаа бид нар зүгээр яриад өнгөрөх биш, төсөв хөрөнгө хуваарлах үедээ энэ асуудлуудыг харгалзаж үз. Одоо жишээ нь манай яамнаас усны асуудал ирэхэд 333 нуур цөөрөм гэдэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд явж штэ. Энэний цаана дандаа санхүүжил хэрэгтэй. Болж өгвөл бүхэл сум суурин газрууд дээр ийм сайхан одоо экосистемийг бүрдүүлсэн усны ийм одоо хөв цөөрөн байгуулах хэрэгцээ шаардлага байна. Тэгтэл цаана дандаа мөнгө. Тэгвэл энэ дээр санхүүж татаа. Энэ үнэхээр тухайн бүс нутгийн экосистемийг бүрдүүлэх, одоо чиглэг уур амьсгалыг бүрдүүлэх, мал амьтны одоо ус ундааны асуудлыг шийдэх гэдэг олон гацхардаанууд байгаа учраас энэ чиглэлээр засгийн газрууд өөрсдөө энэ чиглийн байгаль орчин дээлтэй төсөл хөтөлбөрүүд дээр хөрөнгө мөнгөө тавих, чиглүүлэх, за мөн одоо гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах ингэж хамтран ажиллаж байж бид нар одоо үр дүн гэдэг юм уу ажил хийхгүй бол зүгээр хоосон яриад хурал болоод тэгэл хайчдаг мартчихдаг асуудал байж болох. Тийм улс төрийн аргаар дээрээс шууд томчуудын шийдвэр гаргаад явцдаг биш. Доороос нь малчтна. Төрийн бус байгууллагын бизнесийн хуралдаад тэндээс гарсан шийдвэрийг санхүүжүүлэх хэсгээ дараа 7 хоногт шийдэх гэдэг гэж ойлгосон зөв үү? 12 хоног ихүү байгаа таны бодлоор бид хилцээд ямар үр дүнд хүрэх вүлээ гэдэг дээр. Баг хуралд нэг баахан дарганаар суугаад оролцоод байдаг хурал биш. Энд одоо талууд гэж байгаа ш. Талуудын баг хурлахаар маш олон төлөөллүүд оролцсон байх та. Тэрний нэг нь яг
энэ бэлчээр газрын дороотлын одоо хор хохирол гэдэг юм уу сөрөг үр дагаврыг мэдэрч байгаа улсууд бол малчид, мал өхөн иргэд, орон нутгийн иргэд, за хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд эдний дуу хоолой маш чухал байгаа юм. Оролцоод туйлын чухал байгаа. Тийм учраас энэ одоо баг хуралд бид нар зөвхөн Монголын гэлтгүй олон улсын одоо малчдын төлөөлөл ирж дуу хоолойгоо гарганаа. Тэдэнд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа юм бэ? Энэ дээр арга хэмжээ авахгүй бид хүн ямар цаг хугацаа алдаж байгаа юм бэ? Бодлогын төвшөнд одоо ямар арга хэмжээ авах ёстой юм бэ гэдэг тэд малчин хүний нүдээр өсвөр насны хүүхдүүд, эмэгтэйчүүдэд жишээ нь одоо яаж нөлөөлж байна? Гендрийн хувьд гэдэг ч юм уу, залуучуудад яаж нөлөөлж байгаа гэдэг бүх тэдний одоо нийгмийн талуудын оролцоог хангаж, тэдний дуу хоолойг хангаж, тэрнээс зүгээр бас нэг хоосон сонсоод өнгөрөх биш. Тэгжээж тэр хэлцээрд тэдний дуу хоолойг оруулж, тэр гарсан дуу хоолойг тэр гарах шийдвэрт тусгаж ийж тэр нөгөө малчид маань асуудлаа суулгасан шүү, тусгасан шүү. Энэ дээр гэдэг ийм одоо байдлаар үр дүн гарна гэж ойлгож байгаа би. Тэрнээс зөвхөн нэг дарга нарын хурал гэж ойлгож ерөөсөө болохгүй шүү. Энэ танхимд болохоор ямар сэдвийн хурал хэд хоног болох уу? Яг энэ шиг ийм том хідэн танхим байна. Арай бас нэг ийм бага одоо эртцтэйгээр тий цөөн хүнтэй хуралдах өшөө хідэн танхим байгаа. Энэ нийт бүтээн байгуулалтын багтаамжийг хоёлаа яриа. Энэ мейко билээ буюу үндсэн хороо хуралдах танхим. Конвенцийн газрын үндсэн хороо. За энэ бол үндсэндээ бараг 2 дахь хамгийн дээрээсээ 2 дахь багтаамжаараа хідэн хуралдах үлээ энэ. За энд одоо үндсэндээ бараг нэг 600-700 багтчихна. За яг үндсэн хуралдаан болох пленэрийн хоол буюу одоо хажуу талд байж байгаа энэ танхимд бол 1100 хүн багтах, хуралдах гол нээлтийн арга хэмжээ болно. Гол үндсэн асуудлууд хэлсэн энэ одоо. За тэгээд бусад одоо энэс арай жижиг хэмжээний 200, 120, 60 одоо 20 хүн өдөр хуралдах ийм одоо хурлын танхимууд нийтдээ бараг нэг том жижиг нэлсэн 30-аад ийм одоо хуралдааны танхимууд байна. За бүх хүн англи хэлгүй болохоор магадгүй энэ орчуулгын кабинууд харагдаж байна. Нүүбийн 5 хэллийн орчуулга яг яваа. Нүүбийн 5 хэл Монголын манай улсын ингээд 6 орчуулгууд дээр энэ одоо синхрон орчуулгууд бүгд дотор байгаа. Яг стандарт хангасан. Ингээд одоо орчуулга хурал бол 5 хэл Монголын ингээд 6 хэл дээр яваа. Ингээд ийм орчуулга синхронтой маш олон өрөөнүүд байгаа. Бүгд бас байхгүй тий. Ийм одоо өнөөдөр одоо энд бол жишээ нь одоо төрийн албаа агч нар, яамдуудын төрийн албаа агч нарт уулзалт, танилцуулах сургалтыг хийж байна. Манай төрийн албаа агч нар коп гэж яриад яг үнэлэхээр юу болох юм? Ямар хэлцээр хийхийг мэдээлэл бас одоо хомос байна гэж одоо биднэрт санал шүүмжлүүд ирсэн. Тийм учраас ер нь төрийн албаа агч нартаа, сэтгүүлч нартаа, гадаад дотоодын одоо суурин төлөөлөгч нарт дипломатуудад одоо мэдээллүүдийг дэлгэрэнгүй өгөхгүй бол их хурлын гишүүддээ хүртэл мэдээлэл өгөхгүй болохгүй гэж маргааш хэрэг бид нар одоо их хурлын гишүүд, их хурлын байнгын ороод референдумд хүртэл зориулсан сургалт танилцуулга хийх гэдэг ингээд энэ дээр одоо бүх оролцогчдын мэдээллүүд презентацаар тавигдана. Тэгээ эндээс гарахтаа бол ер нь бол коп гэж ийм болох юм байна. Ийм одоо манай улсын санаачлага ийм байгаа юм байна. Тэгээд ерөнхий мэдээллүүдийг аваад гарах хэрэгтэй. Одоо цөлжилт гэдэг бол зөвхөн байгаль орчны асуудал биш болчихжээ. Цөлдсөн нутгаас бид нар ямар ургац хурааж авах вэ? Тийм үү? Цөлдсөн нутгаас ямар өвс эдсэн мах. Энд яаж амьдрах вэ? Хүнсний хангамж гэдэг ингээд зөндөл олон асуудал. Босоод ирлээ. Тэгээ яамд хамааралтай асуудал. Газар тариалангийн бизнес яах юм ингээд тий. Тэгэхээр чин төр нь ямар бодлого шийдвэр гаргах юм бэ гэдэг бол бас зөвхөн байгаль орчны яамны асуудал биш. Байгаль орчны яамны асуудал, цөлжилтийн асуудал, уур амьсгалын асуудал нэг байгаль орчны яамны асуудал гэдэг ийм байдлаар асуудал хандах бол одоо бүр дөрвөстэй хүний эрхчлөөний асуудал авны яригддаг. Гэхдээ хамаарахгүй яам, хамаарахгүй сэдв, хамаарахгүй бол асуудал ерөөсөө байхгүй. Бүх яамны бүх асуудлуудтай байгаль орчны асуудал холбогдно. Хөдөө аж ахуйтай холбогдно. Уул уурхайтай холбогдно, эрчим хүчтэй холбогдно, боловсролтой холбогдно. Хүүхэд залуучуудад экологийн боловсролыг яаж олгохыг гэдэг асуудал ч өөрөө боловсролын яамтай холбогдоод явчихна шүү дээ. Энэ бол ирээдүйн миний амьдралын үндэс газар нутаг, хөрс, ургамал, ам, амжиргаа, тогтвортой хөгжил, эрчим хүч, уул уурхай бүх асуудлуудын нийлбэр асуудал юм байна шүү. Тийм учраас энэ бол их чухал асуудал юм байна шүү. Зөвхөн хурлаар нэг харж үнэлж нэг тухайн үеийн одоо хэдэн төрний төсөв санхүүжилтийн хойноос үр ашигын асуудал бас хэд тийм асуудал биш. Ер нь бол цаашдаа алстаа урт хугацааны
Монгол улсын хөгжлийн асуудал дээр анхаарал хандуулж байна гэдэг энэ одоо санаачлаг, манлайлалаа гаргах бас нэг боломж. Тийм учраас энэ дээр бид ахиц өөрчлөлт гаргах ёстой. Тийм учраас энэ манай хүүхэд залуучууд би бас одоо их идэвхтэй оролцож байгаад бас их талархалтай байгаа. Жишээ нь уран бүтээлч артистууд оролцож байгаа. Байгаль орчны чиглэлээр хийсэн төслүүдүүд өөрсдийнхөө хөрөнгө мөнгөөр хийж байгаа. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийсэн маш олон баримтат кинонууд нээлттэй. Ногоон бүс дээр. Манай артистууд өөрсдийн нүдээр цөлжилт газрын дороотлыг юу гэж харж байгаа гэдгээ үзэсгэлэн гаргасан байл. Энэ ингээ байгууламж явахаар энэ ширээ сандал тоноод хөрөмж хайчих вэ? Энэ дотор байгаа тоног хөрөмжүүд бүгд Монгол талд байна. Тэгээ одоо бид нар төрийн өмчөө бодлого зохицуулалтын газартай хамтарч ажиллана. Бүх одоо тоног хөрөмжүүдийг одоо бүртгэлжүүлнэ. Дараа нь шаардлагатай энэ одоо жишээ нь хүүхдийн сургуульд шаардлагатай санд ширээ болно шүү дээ. Энэ шаардлагатай хэрэгцээтэй байгаа сургуульд өгч болно. Төрийн байгуул энэ одоо микрофонууд, хурлын уулзалтын микрофонуудыг Монгол улстай одоо яамдуудтай гэдэг юм өшөө төрийн байгууллагуудаа хэрэглэж болно. За энэ одоо орчин үеийн синхроны бүүтүүд бүгд үлдэнэ. За энэ одоо хөгжим авторууд бүгд үлдэнэ. Энэ ширдэг шивэнүүд бүгд үлдэнэ. Яг тоног хөрөмж тавилгын худалдаа авалтын зардал нь төсөв нь хэдэлээ. 40-70 гаруй төгрөг байна. Энэ асуудлууд энэ тоног хөрөмж бүгд Монголд үлдчихэ. Эний чи одоо буулгана гэдэг асар том ажил байгаа шүү дээ. Асар том ажил. Тэгээд одоо буулгаад ингээд одоо дотор тоног хөрөмжүүдээ бүртгэлжүүлээд хуваарлах асуудал бас нэг чухал асуудал байна. Тэгээ манай яам нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт бас дараа нэг ажил бий. Эний чинь одоо бараг нэг ахаад нэг сарын хугацаанд буулгах хоо. Тийм ажил гарах бах. Эд хөрөнгийн худалдаа авалтын бүх асуудал шилэн тайлгнах хэрэгтэй. Бид нар энэ копиугаар ямар нэг одоо нөгөө ASEAN шиг өндөр дэд түвшнийхэн зориулсан барилга байгууламж нэгч бариагүй. За байгууллагуудад төрийн байгууллагуудад одоо унаа машин гэдэг юм уу те автобус авсан гэж баахан хил ямгаад нэг ч одоо тийм автобусыг авахгүй төрийн байгууллагуудын унаа машиныг дайчилж ашиглаж байгаа. Дайчилж ашиглана бензин шатгууны нөгөн. Бензин ярьсан дээр бид нар чи одоо ингээд 50,000 төгрөгийн лимиттэй олон нийтэд бензин өгж байгаа энэ үед яаж тэр олон VIP зочдыг 4-6,000 үнэ наашаа цаашаа зөөх үү. Ийм зүйл энэ цаг үед болно гэж тооцоогүй байсан. Гэхдээ арга чарга нь юу вэ? Хоёр зүйл дээр санаа зовж байгаа. Нэгт байгаль цаг агаар. За одоо актер үер ус гэдэг юм уу салхи шуурга гарчихгүй байгаасай. Байгууламж манд тийсгүй. Ер нь тийснэ гэсэн тий. Гэхдээ юм гэж мэдгүй тий. Эрсдэл үер ус гэдэг юм уу тий. Юм гарахыг үгүйсэхгүй. Байгаль цаг агаар өршөөгөөсөө гэж нэг дотроо залбирч байна. Хоёрт бол биднээс хамаарахгүйгээр энэ олон улсын хоорондын геополитикийн асуудлаас үүдэлтэй одоо асуудлууд байна шүү дээ. Энэ одоо бензин шатгууны хомсдолтой дундаа онгоцны түлшний хомсдол тэрнээс үүдэлтэй зарим нислэгүүд цуслагдж байгаа мэдээлэл гарч ил ах шиг байна. Зарим хурал уулзалтууд цахим шилжиж байгаа гэсэн асуудлууд гарч ил ах шиг байна. Тийм учраас ийм асуудал үүсгэжгүй тулд манай засгийн газар зам тээврийн яам одоо уулуурхай яамд хэр чинээгээр л ажиллаж байна. Тийм учраас одоо копийн үеэр их бензин шатгууныг хариуцсан дэд хороо бол ямар нэг тасалдал доголдол үүсэхгүйгээр нөөцийг бүрдүүлээд ажиллаж байгаа. За олон нийтийн дунд янз бүрийн одоо хурал хойшлогдож байгаа гэсэн буруу зүрх мэдээлэлүүд явсан байлаа. Одоогоор тийм хурал хойшлогдох асуудал нэгч байхгүй, нислэг цуслагдсан асуудал нэгч байхгүй. Хурал маань цаг хугацаанд төлөвлөгөөний дагуу явнаа. Энэ түрүүний энэ хоёр талаараа байгууламжтай өргөн гудамж маань болохоор цэнхэр бүс. Цэнхэр бүс. Энд нөгөө төр засгийн төлөөллүүд яг нөгөө хуралд оролцох хүмүүс, мандаттай хүмүүс. Тусгайсан мандаттай урьдчилж бүх хурлууд энд болно тий. Ийм хурлууд хилцээрчдэд одоо олон улсын төлөөлөгч нар, ажиглагч нар өндөр дээдийнхэн яг энэ хөх үстээр байна. За энэ бол жинхэнэ яг копийн яг хурлынх нь хэсэг. За ийшээгээ ногоон бүс. Одоо ингээд ногоон бүс орж. Ногоон бүс маань юу болох вэ? Хөх бүс, ногоон бүс хоёрын дунд одоо ингээд бас ийм одоо сканер хяналт шалгалтын зоон байна. За ногоон бүс бол бас за копиг үзэж сонирхохыг хүссэн оролцогчид талуудын манай улсын иргэдийн иргэний нийгмийн байгууллагууд, төдийм шинжилгээний байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хувь иргэдийн оролцоог хангасан. Бид нэр одоо өөрсдийнхөө зарим судалгааны ажлыг танилцуулах, төслөө танилцуулах, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах ийм бололцоог олгосон
За энэ бол одоо ингээд ногоон бүсээс хөх үсээс ногоон бүс рүү орох. Ийшээ чөлөөтэй урсгалтай, ийшээ харуул хамгаалалт. Харуул хамгаалалтаа одоо Та түрүү хэлсэн шүү дээ ярьцлага ихэнд нэгдсэн үндэсний байгууллагын харуул хамгаалалт руу шилжүүлээд өгчин гэсэн. Яг энэ хэсэг дээр бол аюулгүй байдлыг хангах мэргэжлийн хүмүүс ажиллагааны юм уу? Шуурхай баг байгаа. Гал гарсан үед яах вэ? Хог тасарсан үед яах вэ? Хөгжим автор одоо тасалцсан үед яах вэ? Бүх асуудал эрүүл мэнд, онцгой, гал ус шуурхай баг ажиллах. Энэ тусгай баг, шуурхай баг бас ажиллана. Тэрний цаана бүх яамдууд бэлэн байдлаар ажиллана. Замтэртэй холбоотой асуудал, замтэрийн яам бүрэн бүртгэнээр ажиллана. Онцгой байдлын ерхий газар, цагдаагийн ерхий газар бүрэн бүртгэнээр ажиллана. Тэгээд доошоо залраад ингээд аюулгүй байдлыг хангах үүднээс. За ингээд үндсэндээ ишиг манай Монгол талын оролцогч нарт нээлттэй энд ямар нэг бүртгэл хийлгээд авах юм ба шаардлагагүй. Ирсэн хүн цэцэрлэгт хүрээлэнгийн талбай дээрээс голф кар үйлчлэнэ. За. Үнэгүй. Голф карт суугаад 2.4 км яваад ирнэ. Тэгээд энэ дотор байгаа соёл урлагийн арга хэмжээ, судалгаа, төсөл хөтөлбөрүүд бүх юмнууд төслийн одоо танилцуулгуудыг үзэж сонирхоход нээлттэй. За хоёулаа ярилцлагаа энэ ногоон бүсээс үргэлжлүүлье. Тэр хойно цэнхэр зоон гэж бичсэн байна тий. Тэнд бол албан ёсны бүх уулзалт хэлцээр санхүүжилт босгох механизм үйлчлэх юм байна. Энд ирсэн иргэд хэрхэн нэвтрэх вүлээ? Энд ирээд юу үзэж болох вэ иргэд? За ногоон бүс бол манай улсын оролцогч нарт нээлттэй. Олон талын мэдээллийг авах, сонирхох. За Монголын эрдэм шинжилгээний байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хөвшлүүд төслөө танилцуулъя. За судалгааныхаа ажлыг танилцуулъя. За түншлэл бий болгоё, хөрөнгө оруулалтыг босгоё, татъя гэсэн сонирхолтой одоо 470 гаруй ийм хүслүүд ирсэн. Тэгээд бид нар 310 орчмыг аваад энд одоо 12 өдрийн турш ногоон бүсээр танилцуулгууд, сайт ивэнтүүд хийгднэ. Бүүтийг түрээсэлсэн маа тий. Бүүтүүдийг түрээслэн. Энд мөнгө төлж бүүт төлж ирснийх. Тэр дотор байгаа санхүүжүүлэгч нар ирж төсөлтөнд танилцаад таалагдвал санхүүжилт босгох хамтран ажиллах боломж бий юу? Яг тийм зорилгоор л хийгдэнэ. Тэгэл тэр сонирхолтой аж ахуйн нэгжийн тим юм л хүсэж байгаа. Нэг ч гэсэн хөрөнгө оруулалт төслөө танилцуулаад хөрөнгө оруулалтыг татчихсан гэсэн сонирхтод ирж байгаа шүү дээ. Тийм учраас бид нэр тэр болцоог нь хангах, боломжийг хангах хөтөлбөртөө тэр одоо төслүүдийг оруулах, танилцуулгыг оруулах, презентацийг оруулах, тэгээ нээлттэй хийн, танилцуулга хийн, нөгөө хөтөлбөрүүдээс харж байгаад оролцогч нар энэ их сонирхолтой, ач холбогдолтой төсөл юм байна. Энэ одоо их судалгаа, сайн чухал судалгаа байна гэж сонирхоод ирээл яг тэр цагдаар нэрэл оролцоод үзэл хараад сонсоод явчих. Бизнесийн бас тийм урьдчилсан хилцэл байна уу? Энд ирээд өөрснөө боломжоо нөөцөж авах уу? Энд ирээд төслөтрүүдийг сонсоод танилцсны үндсэн дээр амлалт өгнө, хэмжлэл бий болно, хамтын ажиллагаа бий болно. Тийм учраас одоогоор ногоон бүсээр л урьдчилаад тийм амлалт өгсөн юм бол байна. Мөн одоо манай Кобоч үеэр хотуудын дарга нарын уулзалт болно шүү дээ. Одоогоор нэг 100 орчим дэлхийн 100 улсын хотын дарга нар. Хотын дарга нар ирээд байгаль орчин, нийл асуудал, зөвлөлтийн асуудал, экосистемийн асуудал, хотууд дээр ямар тодгомцсон асуудал байдгийг, усны асуудал, эрчим хүчний асуудал, энэ асуудлуудаа ярина гэсэн. Ер нь одоо Богдхан уулынхаа 10 ил, Атан туулынхаа хөвөнд байгаль цагаагаар ийм сайхан газар дээр бас Монголыг сонирхыг, үзье, харъя гэдэг. Анхудаа Монгол төрж байгаа улсууд олон байгаа шүү дээ. Тийм учраас энэ бол Монголыг танилцуулах, сурчлах том боломж. Хоёулагийн энэ доорн зогсож байгаа энэ асар дотор урлын арга хэмжээ юу? Урлаг соёлын арга хэмжээнүүд болно, ногоон бүсийн нээлт болно. Энд тайз дэлгэцэгдэн манай Монголын талын соёл арьж үйлчлэлийн яам хариуцаж хийж байгаа соёлын үзүүлбэрүүд шигтгэж явна. Тэрнээс өдөр болгон одоо соёлын хөтөлбөрүүд явна гэж байна. 20-23-ны өдрүүдэд бид нар бас нүүдэлчин фестивалыг Налаах дүүрэгт уламжлал болгон хийгдэж байна. Энд оролцогч нарыг 23-нд албан ёсоор нийтийн тээврээр аваачиж нүүдэлчин фестивалыг үзүүлнэ. Монгол ахуйг үзүүлнэ. Тэрэн дээр одоо оролцогч нар бас хуралдаахаа хажуугаар бас Монгол улс ямар гэдэг юм бэ? Нүүдлийн мал аж ахуй ямар байдаг юм бэ гэдэг ийм одоо мэдээллийг өгөх үүднээс улсаас сурчлах үүднээс
соёл арга хэмжээгээрээ сурчлах, зан үйлээ сурчлах ийм арга хэмжээний соёлын арга хэмжээнд байна. Ер нь тэгээд би бас олон улсууд оролцож байгаа л да. Тэгээд энэ одоо бэлтгэл ажилд бас манай соёлын яам, гадаад хэргийн яам, хөдөө аж ахуйн яам, зам тээврийн яам, тэгээд манай нийслэл Улаанбаатар хот одоо бас асар их одоо ачааг үүрч байгаа. Маш олон оролцоотойгоо. Жишээ нь ногоон бүсийг 100% үндсэндээ нийслэл Улаанбаатар хот хариуцж байгаа. Бүх энэ барилга байгууламж дэд үтсээс гадна энэ хөтөлбөр юмнуудыг бүгдийг Улаанбаатар хот хариуцж байгаа. Та түрүү улсаа сурчлах гэж хэлсэн дээр тодруулсан. Евроньюс агентлагтай Монгол улсаа сурчлагаа гэрээ хийсэн гэсэн тий. Үнийн дүнгийн хэлж болох уу? Би ингээ вебсайтын пэйжийн ухаад үзэхээр надад бол наадмыг сурчилсан 1-2 мэдээлэл гарч ирж байлээ. Монголын ерөнхий танилцуулгууд хэлээ. Яг энэ КОП-тай холбоотой юмнууд бол их олон харагдахгүй байна. Хурдан эхлэх болохоор тийм байна уу? Эсвэл гэрээ нь харах эхлэхгүй байна уу? Энэ дээр та тайлбарлал. Яг ямар хэмжээнд сурчлах юм бэ? Гэрээний дагуу. Европын холбооны бүх улс орнуудад Евроньюс сурсан. Үнийн дүн одоогоор яг нөгөө гэрээ эцлэн хийдэг учраас хамгийн байж болох бага үнийн дүнгээр хийж байгаа. Монголын талаас нь ч түрэг гарахгүй. Европын холбооноос даалгахаар манай ерөнхий зохицуулагч нар зохицуулсан байгаа. Тэгээд одоо улсаас сурталчилсан улсын төсөөс түрэг гарахгүй. За. Ер нь бол энэ ажил арга хэмжээнд маш олон өсөв тусаагүй нэмэгдэл ажлууд гарч байгаа. Тэр болгоныг хандивлагч нар нэлээд бий болсон. Үндэсний одоо хөрөнгө оруулагч компаниуд нэлээд дэмжлэг үзүүлж байгаа. Дараа нь бол бид нэр энэ дэмжлэг тусалцаа үзүүлсэн, хамтарч ажилласан бүх аж ахуйн байгууллагуудаас талархал илэрхийлнэ. Энэ бол зүгээр нэг компани дэмжиж байгаа асуудал гэхээс илүүтэйгээр Монгол улсаа сурчлах, нөгөө талаар компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байгаа бол ямар нэг байдлаар их бага хэмжээгээр байгаль орчин сөрөг нөлөө үзүүлж байгаа үйл ажиллагаанд байгаа шүү дээ. Тийм учраас хариуцлагынхаа хүрээнд бас одоо бас хамтарч тэрийг ойлгож ухамсарлаж манай худалдаа аж үйлдвэрийн танхим бас энэ компаниудаа зуучилж дэмжиж хамтарч ажиллах талаар бас санаачлан ажиллаж байгаа гэдэг. Ярил маш олон компаниудын нэрийг бас дурдах хэрэг олон. Тийм учраас би бас энэ нөгөө тооцоологдоогүй төсөв тусаагүй асуудлуудыг хандивлагчдын дэмжлэг тусалцаагаар л хийж байгаа. Тэгээд бид бүхэн бол КОП дуусаад мэдээж холбогдох санхүүгийн байгууллагуудаар шалгуулна, амжилт шалгалт оруулна. Одоо энэ КОП-ыг зохион байгуулах асуудал дээр ямар нэг хаалттай зүйл байхгүй. Ерөнхий сайдын зүгээс үүрэг даалгавар өгсөн бүх асуудлуудыг нээлттэй хий. Ямар нэг санхүүгийн зөрчил гаргаж болохгүй гэсэн. Ингээд бид нар бол яамны вебсайт дээр хэвлэл мэдээлэлтэй холбоотой асуудлууд дээр одоо янз бүрийн салбар дээр маш их мөнгө тараагдсан. Иргэдэд бодиттой мэдээлэл алга гэж шүүмжлүүд бол бас байна. Энэ гэрээ хэлцлүүдийг одоо бид хүн одоо яамны вебсайтн дээр дэлгэцэн тавьсан байгаа нээлттэй. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улс орныхоо нэр хүндийг бодож энэ асуудал дээр бас одоо 12 хоногийн турш гол мэдээллийг дотоодоос өгнө, мэдээж бас гадаадд бас тусална. Энэ дээр одоо бас ажиллаж байгаад бас манай телевизийн хамт олонд бас талархал ирэх ёстой. Бид хүн аль болох нэг ч гэсэн иргэнд, нэг ч гэсэн одоо аж ахуй нэгж байгууллагад үнэн бодит мэдээллийг өгөх ийм чиглэлээр ажиллаж байгаа учраас хэвлэл мэдээллийн хүслээр өсөн бүхэл байгууллага аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах, үйл ажиллагаа ил тод мэдээллийг өгөх ийм чиглэлээр ажиллаж зүгээр яг олон нийтийн зүгээс бас мэдээлэл дутмаг байна гэдэг санал шүүмжлүүд зөндөө байгаа. Бид бүхний үйл ажиллагаанд бас ийм өндөр түвшний олон оролцогчтой ийм үндсэндээ баг 2 дахь удаага гэж хэлж чадсан да. Арга хэмжээ болж байгаа. Ахаад Монгол улсад хизээч ийм одоо өндөр түвшний арга хэмжээ болооч билээ. Тийм учраас бид нар бас бидний үйл ажиллагаанд алдаа дутагдaltaй огт гарахгүй байна гэж хэлж чадахгүй. Алдаа мадаг буруу зүрх ойлголтууд гарах юм шиг байна. Тэгээд аль болох бага алдаа гарахыг бодож байна. Монгол улсынхаа нэр хүндийг бодож байна. Та түрүүнд асуусан юу гэж хэлмээр байна гэвэл нэг ч гэсэн иргэн гадаадын иргэнд зөв ойлголт төрүүлж Монгол гэж ийм улс байдаг юм аа. Монголын санал санаачлал ийм байдаг юм аа. Монголын тулгамдсан асуудлыг бид нар нэг өнөөдөр баг хурл болно гэдэг нэг актер нүрөөгөөгаал нөгөө хувцас өмсөл тий. Зүгээр байгаагаараа л бай. Байгаа юмаа л үзвэл бодитөрөө байх нь чухал гэж үзэж. Гэхдээ маш энгийн байх хэрэгтэй. Үнэтэй, чанартай гэдэг юм асуудал ерөөсөө хандаагүй. Аль болох хамт зардлаар энэ одоо баг хурлыг зохион байгуулах гэж хичээж байна. Аль болох үйл ажиллагаа нээлттэй байхыг хичээж байна. Тийм учраас бид бүхний үйл ажиллагаанд хаалттай огт байхгүй. Сонирхсон хэвлэл мэдээллийн ажилтнуудад бид цаг тухайн үед мэдээлэл өгч ажиллаж байна. За иргэдэд мэдээлэл дутмаг байгаа гэдэг санал шүүмжлэлтэй нийлнэ, санал нийлнэ. Аль болох одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд маань бас үнэн бот мэдээллийг
бүх тал дээр одоо бас ажиллаж байгаа. Одоо бас хүртээмжтэй мэдээлэл авсан нэг нь ч байна. Бас аваагүй нэг нь байгаа. Би тэр хүлээн зөвшөөрнө. Яг ингээд бас 300 тэрбум төгрөг гэдэг өнөөдрийн нөхцөл байдал бид нар ийм хямрал, ийм геополитикийн нөхцөл байдал огтох бол ягаад энэ хурлыг энэ цаг үед ингээд таараа зохион байгуулчих та гэдэг энэ шүүмжлэл нийгэмд их байгаа учраас яг энэ цаг үед хоёлоо бодтой ярил тийм үү? Гаргасан зардлаас хит их доогуур ийм үр ашиггүй зүйл болчихгүй дээ гэдэгтээ та санаа зовж байна уу? Би бол гаргасан зардлаа хангалттай олж аав. Энийг баталгаатай ямар хэмжээнд төө гэдэг нь ямарсан гаргасан зардлаа буцааж олж. Жишээ нь одоо бид нар нэг 6-аас 8 мянган оролцогч оролцвол Монгол улсын шууд эдийн засгийн нөлөөлөл нь 150 тэрбум төгрөг. Энэ бол хувийн хвшлийнхэн зочид буудалд байвал гадаадын төлөөлөгчнөр өөрсдийн зардлаараа байвал. Тэр 9 хүн хоол унд идэнэ. Нийтийн тээвэр, худалдан авалт, шопинг хийн. Ингээд бүх эдийн засгийн тооцоолыг харахад бол өөр эдийн засгийн шууд нөлөөлөл нь 150 тэрбумд байх юм байна. Тэрнээс дээш оролцогч байвал 170 тэрбум байх юм аа. Гэдгийн тооцоолыг хийсэн. Энэ бол зүгээр эдийн засгийн шууд нөлөөлөл шүү. Нөгөө талаар амлалтууд байна, хөрөнгө оруулалтууд байна, зээл төслүүд төрүүд байна. Ингээд тооцоол одоогийн байдлаар түрүүний их хоёрын ярьсан Европын холбоо гэхэд 200 сая еврог амлалтсан баталгаажсан шүү дээ. Энийг бид нэр их хурлаараа яриад авъя гэдэг шийдвэр гаргахад л үлдсэн. Ийм өмнөх одоо эн чинь 17 дахь удаа зөвлөлтийн эсрэг конвенц байна. Хамгийн анх Нэгдсэн үндэсний байгууллага энэ конвенцийг баталгаад оролцож байгаад илссэн өөрсдөө сойрхон баталсан улсуудын нэг болохоор тийм 30 гаруй жилийн хугацаанд бас санхүүжилт төсөв хөрөнгө босгож исэн татчихсан баг. Гэхдээ магадгүй Монгол зохион байгуулсны дараа Монголын тухай энэ өргөн дэлгэр ойлгох авсны дараа үүнээс хойших үр өгөөж нь бас тооцогдох гэж бодох юм. Сауди Араби, Рядын одоо конвенц гэдэг баг хурал гэдэг санхүүжилтээ 3 дахин 4 дахин нугалж олж исэн гэж хав идэм бил. Дөнгөж энэ 16 дахь 16 одоо манай усад шилжүүл зохион байгуулагч улс орн. Ер нь бол гаргасан санхүүжилтээ улс орнууд баталгаатай нөхөж олж авдаг. Энэ бол одоо бүх копуудаас гарсан юм уу. Тийм учраас бид нэр санхүүжилтээ бол олоод авчнаа. Хөрөнгө оруулалтыг татнаа. Зээл одоо маш хөнгөлттэй нөхцөлтэй зээлүүдийг олж авнаа. Тэрний хүрээнд цөлжилтийг бууруулах байгаль орчин дээлтэй маш олон төслүүдийг хэрэгжүүлнэ. Энэ бол одоо энэ копоос үлдэх үр ашиг, үр ач тус өвөл болно доо. Тийм учраас би бол одоо гаргаж байгаа санхүүжилт энэ хэмжээний нөгөө талаар мөнгөөр үнэлшгүй Монгол гэдэг эх орныг олон улсад төв дэлхийд сурталчилж таниулна гэдэг бол тэр мөнгөөр үнэлшгүй бас том сурталчилгаа гэж би одоо Монгол улсын нэр хүндийн асуудал, Монгол улсын одоо том сурталчилгаа болно гэж би бол харж байна. Монгол улс бас энэ хэмжээний олон улсын урлыг зохион байгуулах хэмжээнд болсон юм байна гэдгийг бас харуулах нэг баримтшүүд. Цөлжилтийн асуудал магадгүй Монголд яг ирж хүмүүс нүдэрээ үзэхгүй бол энэ 77% гэдэг бол баг Африк шиг болсон байна те бид нэ. Африкчин сахара илсэн цөлөөр алж та угаасаа цөлд байдаг улс орнууд чинь цөлжилтэн тодорхой. Гэтэл энэ Азийн улсууд чинь ихэвчлэн зүүн өмнөд Аз бол ийм ногоон байгальтай, устай, далайтай харагдаад идэг. Манай Монголын нөхцөл байдал бид ингээд далаа тэнгисээс хол, хуурай, эмзэг цаг уур тэгээ дээрэс нь ийм өндөр цөлжилттэй гэдгээ магадгүй бас таниулах юм завшаан гэдэг утгаараа мөнгөөр хэмжигдэхгүй байж мөнгөөр хэмжих. Гэхдээ одоо бид нар энийг ярих биш. Одоо ажил хэрэг болох, амлалт болох, аудит үр дүн гарах ёстой. Тийм учраас эх 2 жилийн хугацаанд даргалагч орныход цаашдаа урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр түүндээ хүншлэлүүдийг бий болгож хамтын ажиллагаа санхүүжилт хөрөнгө оруулалтыг татах нь энэ КОП баг хурлаас үлдэх өв. 2 жил даргална гэж чинь. За энэ хурал болж байгаа жил мэдээж даргалж байгаа нь ойлгомжтой. Тэрний дараагийн жил дарга бахта яах вүлээ? Нөгөө амлалтуудаа яг ажил болох болгон дээр өмнөх хурлуудынхаа үр дүн хэлцээр явдаг л тооцоод явдаг. Амсан нь юу вэ? Хэрэгжиж байгаа нь юу вэ? Хэрэгжихгүй байгаа нь юу вэ? Улс орнууд яагаад хэрэгжүүлэхгүй байна уу? Гэдэг дээр одоо бас улс орнуудад сануулга дохио өгнө шүү дээ. Энэ чинь бүгд хэрэгжүүлэх үүрэгтэй байхгүй. Конвенцийн шийдвэрийг. Тийм учраас засгийн газарт нь
үүрэг даалгаврыг нь конвенц юм. Сануулгыг нь зөвлөмж өгнө. Танах ийм амлалт авчаад энийг хэрэгжүүлэхгүй байна. Тийм учраас өссөн өсөөгөө бид нар хэрэгжүүлэх үүрэг амлалт авах учраас тэрэн дээр зайлшгүй зовлон бэрхшээл тооцох биш хөрөнгө оруулалтыг тусгаж ажиллах ёстой. Одоо хоёулаа энэ ард харагдаж байгаа тугнууд болохоор нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудын маань, гишүүнчлэлтэй орнуудын маань энэ бүх орнууд бас энэ КОП-ийнхаа гишүүн түрүү хэлсэн нөгөө цөлчлөлтийн эсрэг конвенцийг сойрхон баталсан улсууд байдаг тийм үү дийлэнх нь. 197 улсын туг байна. 197 улсын төлөөлөл ирнэ. Тэгээ үндсэндээ энэ 12 өдрийн турш 197 улс байгаль орчин, уур амьсгал, газрын дороотол, цөлчлөлтийн асуудлаар нэгэн дээвэр дор Монгол улсад тулгымцсан асуудлуудаа ярьж, үр дүнтэй нэгдсэн шийдвэр гаргаж тэр хүрээндээ асуудлыг шийдэх, хөрөнгө оруулалтыг татах, босгох, ингэснээр бас цөлжилтэд хувь нэмрээ оруулах ийм л баг хурал болох ёстой. Тэгээд үндсэндээ энэ байр байгууламж, зураг төсөл бол бүгд нэгдсэн үндэсний байгууллага олон улсын стандартад нийцсэн зураг төсвийн хүрээнд гаргасан зураг төсвийн хүрээнд манай орны гүйцэтгэгч компаниуд яг тэр стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа. Миний сүүлийн асуулт. Бид ингээд санхүүжилт татах гэдэг. Гэхдээ 197 96 улс нэмэх нь Европын холбоо ч юм уу энэ хилцээрт оролцогч талаа түлхүү ярьсан юм чи одоо яг нөгөө санхүүжүүлэгч, хөрөнгө оруулагч тийм үү? Экологийн төслийг сонирхогч хөрөнгө оруулагч тэр талыг таны зөвшөөрөлт бол түрүүн хэлсэн би 290 гаруй төслүүд ирсэн. Энэ төслийн цаана дандаа сэтгэл шингэсэн, байгаль орчноо хамгаалъя гэсэн, нөхөн сэргээе гэсэн, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэе гэсэн, говьруу ус аваачи гэсэн устай холбоотой төсөл, за мөн эрчим хүчний асуудлыг шийдье, тэр дундаа тархмал их үүсвэрийг бий болгоё гэсэн ийм сэтгэлтэй, зүрхтэй, санал санаачлагтай иргэн аж ахуй нэгж хувийн хөгжлүүд ихнээс ирсэн төслүүд. Тийм учраас бид нэр аль болох нэг ч хэсэг төслийг гадны хөрөнгө оруулагч компаниудтай холбож өгөх, түншлэгчтэй холбож өгөх хамтралыг бий болгох энэ нь өөрөө л энэ одоо КОП-ын зохион байгуулалтын нэг гол үр дүн ач холбогдно шүү дээ. Тийм учраас энэ хурлын дараа нэг ч хэсэг түншлэгчээ олсон, нэг ч хэсэг төслийг хэрэгжүүлэх нөхцөл болцоо бүрдсэн, тэрэнд одоо тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шийдэгдсэн ийм л одоо хурал болоосоо гэж зохион байгуулагч үндэсний орооны даргын хувьд би хүсэж байна. Тийм учраас одоо нэг айхтар өндөр хүлээлтийг бий болгоод тэрэнд нийцүүлэхэд хас ойлтой. Магадгүй бидний хүссэн хүлээсэн тавьсан зорилгод нийцээгүй гэдэг юм хүрээгүй үр дүн гарахыг үгүйсэхгүй. Гэхдээ бид нар тэрийг гаргахын төлөө санал санаачтай ажиллах ёстой. Одоо идэвхтэй ажиллах ёстой. Ирэх 2 жилийг үр дүнтэй даргалах ёстой. Одоо давуу эрхээ ашиглах ёстой. Энэ боломжоо бий болгох ёстой. Тэгээ нөгөө монголчууд одоо 1000 сонсохоор нэг үзгэдэг. КОП гэхээр нэг одоо дарга нарын хэвлэл мэдээллийн байгууллага телевизийн мэдээнээс хардаг бол өнөөдөр бас энэ олон улсын баг хурал эх оронд маань болох гэж байна. Тийм учраас бас оролцож үзье сонирхъя гэсэн хүн болгонд нээлттэй бид нэг дунджаар 40-50 мянган хүн ер нь энэ 12 хоногийн туршид ирж очиж үзэж харах болцоотой юм байна да гэсэн тоо судалгааг харагч. Тийм учраас ер нь эндээс үлдэх нь бол байгаль орчныг хамгаалах ёстой юм байна. Энд одоо иргэн боргийн үүрэг оролцоо малчид маань бас одоо энэ дээр ямар оролцоотой байх юм, малаас гарах ашиг шимийг одоо тооноос биш одоо ашиг шимд үр ашигтай яаж одоо бий болгох уу, газрын даацыг, бэлчээрийн даацыг яаж зохицуулж мал аж ахуйгаа эрхлэх үү гэдгээс ахуулаад уул уурхайн компаниуд маань яаж үр ашигтай хариуцлагатай уул уурхайн компанийг эрхлэх юм, хөгжүүлэхийн алтын аваад хайж болохгүй юм байна. Тийм учраас авсан газраа эргүүлээд экологийн нөхөн сэргээлтийг бий болгох ёстой байна гэдэг ийм нэг ч гэсэн иргэн аж ахуй нэгжил энэ хурлын дараа ийм зөв ойлголт хандлагатай болоосоо гэж хүсэж байна. Ингэж ойлгож чадвал энэ баг хурал зохион байгуулсны бас нэг үр дүн гэж. За энэ хариуцлагатай хурлаа хариуцлагатай удирдаад Монгол улстай олон шин төсөл санаачлагад санхүүжилт болтугай гэж хүсэн өрөөд ярилцлага өндөрлөё. Монгол улсын төлөвлөлт бүх шатанда одоо эрүүх төрөөхөрийг хичээл зүтгэж байна. Энэ бол нэг засгийн газар, нэг их хурлын ажил биш, нэг яамны сайдын ажил биш. Энэний цаана маш олон өргөн хүрэлтгүүнтэй баг ажиллаж байна. Монгол улсын бүх засгийн газар засгийн газрын бүх яамдууд тодорхой үүрэг чиглэлтэй ажиллаж байгаа. Ерөнхийлөгчөөс хүртэл одоо маш их санаачлаг тавьж байгаа. Ерөнхийлөгчийн өнгөрсөн хугацаанд хийсэн биш бодож үзсэн
маш олон ажлууд байгаль орчны чиглэлээр олон ажлуудыг хийсэн юм билээ. Тийм учраас одоо манай яамны үйл ажиллагаатай явц зав таарсан, КОП-ыг зохион байгуулж байгаа агуулгатай явц зав таарсан ийм одоо ажлууд хийж байгаа учраас манай төр засгийн одоо өндөрлөг удирдлагууд маань за яам одоо бүх одоо чиглэлээр ажиллаж байна. Тэгээд За баярлалаа. Эрхэм үзэгчтэй хэдхэн хоногийн дараа Монгол улсад зохион байгуулагдаж байгаа Нэгдсэн үндэсний байгууллагын цэвэрлжтэй эсрэг конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын бэлтгэл ажил ямар байгаа? Энэхүү хурлаар бид нар Монгол улс ямар хүлээлттэй яаж оролцох вэ гэдэг мөн олон сэдвээр бид нар тухайн үндэсний комиссийг даргалж байгаа Монгол улсын их хурлын гишүүн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтөөс сандаг очтой ярилцлаа. Анхаарал тавьсан баярлалаа.